Шин мянган бодлогын тригонометрийн 5 дугаар бодлогоос үргэлжлүүлж тайлбарлая. За энэ функцийн тодорхойлогдох мужийг олгоно. За тодорхойлох мужид маань x-ийн авчлал утга тий. За тэгэхээр тодорхойлох мужийг олохдоо нэгдүгээрт арк синусыг авсан байна тий. Арк синус гэхээр энэ ард байгаа энэ тоо маань синусын утга гэсэн үг. Тэгэхээр синусын утга x-ийг бахан 2-ыг хасах нэг энэ маань хасах нэгээс нэгийн хооронд байх ёстой. За өшөө юу вэ гэж харсан чинь 1/x квадрат маань тэгш зэргийн язгууд байгаа юм чинь тэгээс их юм уу тэнцүү байх ёстой. Гэтэл энэ маань хуваар дараа учраас би нэгээ тэгээс эрсэг гэж авчи. За энэ хоёрыг огтлцуулнаа гэсэн үг. За тэгэхээр энд хоёр талд нь энэ хасах нэг юм чинь гурван талд нь гурууланд нь шүү нэгийг нэмээд өгч. За энэ дээр нэгийг нэмэхээр чи 0 болно. Энэ дээр нэгийг нэмэхээр чи энэ маань 2-ыг хуваах нь x-ийг хуваах нь 2 болно. Энд нэгийг нэмэхээр 2 болно. За тэгээ хоёр талыг 2-оор үржүүлчихье. Тэгэхээр тэг x 4 болно. За би эерэг тоогоор үржүүлж байгаа учраас тэнцвэршийн тэмдэг ирэхгүй. Хэрвээ сөрөг тоогоор үржүүлж байгаа үед тэнцвэршийн тэмдэг эсрэгээр ирэх шүү. За нэг бодохоор үржтгэн болгон задлын нэгийн квадрат учраас 1-ээс 1x 1 дээр нэмэх нь x нь тэгээс эрсэх. За одоо энэ хоёр тэнцвэршээ огтлцуулнаа бүгдээ. За эхнийх маань тэгээс 4 хүртэл тэг нь орно, 4 нь орно. Тэгэхээр хариу нь тэгээс 4-ийн ондох тоонууд. За дараах энийг бодъё гэхээр бүгдээ тус бүрийн тэгтээ тэнцвүүлж. За ингээд тэгтээ тэнцвэх нь болохоор нэгдүгээрт манай x нь 1, хоёрдугаарт манай x нь хасах 1. За хасах 1 орохгүй. Яагаад гэвэл энэ эрсэх. Хуваар дараагаар тэгтээ тэнцвэж болохгүй. За нэг нь бас эрсэх. За ингээд тоон шундаа тавиад тэмдэглэж тодорхойллоо. За энийг харсан ч болно, эсвэл энийг харсан ч болно. За энийг харж байгаа тохиолдолд хамгийн их зэрэг x квадратын коэффициент хасах байна тий. Тэгэхээр энд хасах гэсэн үг. Ер нь бол энэ маань зургийн зурвал доош харсан парабол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёртаа хасах голдоо нэмэх байна гэсэн үг. Эсвэл ингээд тоо аваад захихаа орлуулад үзэж болно. Эсвэл хамгийн их зэргийнхаа өмнөх тэмдгээр тодорхойлж болно. За тэгээс гэхээр бүгдээ нэмэхтэйг авлаа. Одоо энэ хоёрыг нэгэн зэрэг давхардж байгаа буюу нэгэн зэрэг энийг хангаж байгаа нь юу гэхээр онгорхоо шүү. Нэг нь орохгүй 4 нь орно. Тэгэхээр хариу нь 1-ээс 4-ийн хооронд гэсэн үг байна. За 6 нь болохоор энэ тэнцвэрт төвшин шийдвэрийн хувьд 90-с p засвардах 90-с p засварт харьяалагдах шийдвэрийг олох юм байна бүгдээ. За тэгэхээр болохоор энэ тэнцвэр төвшин гэж байна. За энийг хийхин тулд бүгдээ эхлээд нөгөө нэгш тойрог нэг саний. Нэгш тойрог бүгдээ яадаг вэ гэсэн чинь нэгш тойрог гэдэг маань би 1 градустай тойрог хэлж байгаа. За энэ 1 градустай. За энд бүгдээ нэг цэг авчи x-ээр координаттай. Тэгэхээр өөрөөр x-ээр координаттай гэхээр юу гэсэн үг вэ? Энэ зайн x, энэ зайн y гэсэн үг. За энэ өнцгөө би альфа гэж тэмдэглэж. За тэгвэл альфа өнцгийн косинус тэгшин сурвалж учраас бүгдээрээ налсан катыг гипотенус туан x-ийг хуваах нь 1 гэсэн үг. За альфа өнцгийн синус гэдэг маань эсрэг катыг гипотенус туан. За тэгэхээр y-ийг хуваах нь 1 гэсэн үг. Тэгэхээр эндээс манай а цэгийн координат маань x гэх юм байна. Нөгөө талаас манай а цэгийн координат маань x гэдэг нь косинус альфа, y гэдэг нь синус альфа байна. За тэгэхээр манай энэ цэгийн 2 дугаар координат нь синус альфа юм байна шүү тий. 2 дугаар координат нь синус бол y-ийн дагуу хэлж байгаа юм байна. За одоо тэгвэл бүгд энэ тэнцвэршээ бодож байгаа. Синус x нь энэ хоёрын хооронд. Тэгэхээр би синус гэж маань юу болж таарсан гэсэн чинь манай 2 дугаар цэгийн координат юм байна. Тэгвэл би нөгөө талаас энийг юу гэж бичиж болох вэ гэхээр манай y нь 1-ийг хуваах нь язгуудар 2-оос 2-ны язгуудар 3-ын хооронд гэсэн үг. За энийг би иррационалаар чөлөөлөөд язгуудар 2-оор үржүүлэхээр хүртүү дээр язгуудар 2 хуваар дараа 2 болчихно. Язгуудар 2-ыг язгуудар 2-оор тэгэхээр язгуудар 4 буюу 2 гэсэн үг тийм. Тэгэхээр y нь энэ хооронд. За одоо бүгдээрээ нэгш тойрог дээрээ x нэгш тойрог маань гэхээр би яаж байгаа гэхээр 1 градустай тойрог хэлж байгаа шүү дээ. За энэ чи би нэг градустай тойрог авнаа. Буюу өөрөөр энийг бүгдээр 1 градустай тойрог гэдэг. За нэг ч ингэж авчтэй. За тэгсэн чи яасан бэ гэсэн чинь манай y нь энэ хооронд гэсэн. За энэ маань нэг 0.1 язгуудар 3 чинь 1.7 шүү дээ. 2 тухаар 0.80-тэй. За энэ бол тэрнээс бага.
Тэгэхээр бүгд нэг жирадтай гэсэн энэ бол 1 гэсэн үг. Тэгэхээр би одоо 2-ны язгуудар 2 за би энэ хэмжээг жоохон бууралчлаа. За 2-ны язгуудар 3-ын хооронд гэсэн үг. Урбал игэр маань энэ хоёрын хооронд. Игэр нь эндээс энэ хооронд. Тэгэхээр нэг тойрог дэх хэсэг маань эсвэл энэ юм байна, эсвэл энэ юм байна гэсэн энэ хооронд тийм үү. За нөгөө талаас бүгдээрээ өнцгөөрөө эн чин тэг градус. За дахиад эрийг нэмлээ тойроод энэ 90 градус. Дахиад ишээ тойроод очлоо. Эрийг нэмэхээр 180. Дахиад эрийг нэмэхээр энд 270. Дахиад эрийг нэмээд 360. За гэтэл манай хаана гэсэн чинь 90-с 180 хооронд. Тэгэхээр P маань 180 шүү те 182 тохоор 90 градус. Тэгэхээр манайх 90-с 180. Тэгэхээр энэ харамтыг сонирхож байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр манай яг бодлогын хариу нь энэ хэсэг нь шаардлагатай 90-с 180 хооронд. Тэгэхээр би одоо энэ хоёр цэг олох нь шүү. Тэгээ 90-с 180 хоорондох энэ өнцгийн хэмжээ олох нэ. За гэтэл 2-ны язгуудар 2-ыг бүгдээрээ синус маань хэдэн градусаар авдаг вэ гэсэн чинь 45 градус дээр. За 2-ны язгуудар 3-ыг синус маань хэдэн градусаар авдаг вэ гэсэн чинь синусын утга бодохоор энэ бол 60 градус. За тэгвэл одоо би энэ 45 юм байна. Гэтэл надад энэ хоёр цэг хэрэгтэй тийм үү? За энэ 45 градусын бол зааны ингээ холболоо. Тэгээ энэ бол өнцгийнхаа хэмжээгээр энэ бол 45. Гэтэл би энэ өнцгийг мэдмээр байна. Энэ өнцөгт маань координат хийхээс яг энэ өнцгийн хэмжээтэй. Тэгэхээр энэ 45 бүдэр 180-аас асахаар энэ өнцөг гарах юм шин. Тэгэхээр би энэ өнцгийнхаа хэмжээг олъё гэвэл 180 градусаас энэ 45-аа хасчих нь. Тэгэхээр 135. За энийг олъё. Энэ маань юу вэ гэсэн чинь манай энэ 60 градус бол энэ 60. Тэгэхээр энэ чинь x нэлээ параллелчлуун татлаа. Ингээд энэс өнцгийн хэмжээ 60 градус. Тэгэхээр надаа энэ өнцөг хэрэгтэй байгаа. Тэгэхээр би яах юм гэсэн чинь 180-аас энэ өнцөг буюу энэ 60 градус хасчих юм шүү дээ. Тэгэхээр энэ маань юу юм гэсэн чинь 180-аас 60-аар 120 градус. Тэгэхээр манай хариу нь юу вэ гэсэн чинь 120 градусаас 135 градус орно юм шиг. Тэгэхээр хариу нь 120 градусаас 135 градусын хооронд за ирсэх гэсэн. Тэгэхээр энэ хоорондох өнцгийг олох нь байна. За тэнцвэр ширүүр шийд ингээд тавьчихна. 120 градусаар бүтэр радианаар илэрхийлсэн байж магадгүй. Тэгэхээр 3-2 p-гээс 4-3 p. За энийг радианаар яаж олоод байгаа гэхээр p маань 180 градус юм бол 120 градус нь хэд вэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрыг үржүүлээд 120 градусыг хүчин p хуваах нь 180. За одоо 60 тавахаар дээрээ 2p доороо 3. Тийм учраас би нэг 3-ны 2p-г тавьсан байх нэ. За дахиад нэг бодгол хэлбэрлэжээ. За косинус 2 альфа нь 3-ны 2 юм бол бүгдээрээ энэ илэрхийллийн утгыг олох юм байна. За тэгэхээр нэгдүгээрт би косинус 2 альфа гэдэг маань косинус квадрат альфа сасган синус квадрат альфа. За мөн синус косинус аль нэгийг нь бас илэрхийлж болно те. Энэ надад 3-2 гэж өгсөн юм байна шүү. За одоо би энэ илэрхийллийн утгыг олно. За тэгэхээр би эндээс яах юм гэсэн чинь синус куб альфа хүрчин. Синус 3 альфа маань 3 дахин багасгах томьёо маань 3 синус альфасх нь 4 синус куб альфа. За нэмэх нь косинус куб альфагаа косинус 3 альфа болохоор 4 косинус куб альфагаас хасах нь 3 косинус альфа. За тэнгуүл одоо нэг бүгдээрээ томьёогоор задлнаа. Хаалтаа задлахаар 3 синус 4 зэрэгтэй альфагаас хасах нь 4 синус 6 зэрэгтэй альфа. За энийг хаалтаа задлаад үржүүлэхээр 4 косинус 6 зэрэгтэй альфа хасах нь 3 косинус 4 зэрэгтэй альфа. За одоо яах юм гэж бүгдээрээ 4-тэй 2-ыг ялгачнаа. Тэгэхээр 3-ыг хаалнаас харахаар синус 4 зэрэгтэй альфа. За энд хасах байгаа учраас бүгдээрээ хасах нь косинус 4 зэрэгтэй альфа. За цааш үргэлжлэн шүү дээ. За дараагийнхнаас гэсэн эндээс бүгдээрээ хасах 4-ыг хаалнаас харах чинь. Тэгэхээр синус 6 зэрэгтэй альфа хасгаал даруулж авсаас тэмдэгний сэргээрээ задлагдана. За одоо энийг бүгдээр 7 томьёогоор задлана. Энэ юу юм гэсэн чинь А-гийн 4-өөсгөн Б-гийн 4. Энийг бүгдээр 7 томьёогоор А-гийн квадратасгын Б-гийн квадрат, А-гийн квадратын Б-гийн квадрат гэж задлаж. За нөгөө хэсэг маань болохоор А-гийн 6 зэрэгтэйсгэн Б-гийн 6 зэрэгтэй гэдэг би А-гийн квадратын куб хасах нь Б-гийн квадратын куб гэд кубын ялгарын томьёогоор задлыг. Гэхдээ
биднэрт энэ хамгийн тохиромжтой байдаг. Хэрвээ А кубысхан Б куб бол бүгдээрээ нэг А-сан Б-ийн куб бүтэн куб болох гэж. Гэтэл энэ маань 4 шиг бол задардаг шүү дээ. Гэтэл надад энэ хоёр л хэрэгтэй байна. Тэгэхээр голын хоёрын минь бүгдээрээ 3AB гүрчгэн А-гасхан Б-гээ тавьчвал хураагдчихна. За энийг одоо би задлаа л да. Тэгэхээр А-гийн кубысхан 3А квадрат Б нэмэх нь 3AB квадрат хасах нь Б куб. Гэтэл надад энэ хэл хэрэгтэй учраас энэ байхгүй байх хэрэгтэй. Тийм учраас би энэ 3А квадрат Б-г нэмтээ урагдчихна. Хасах 3AB квадрат нь энтэй урагдчихна. За тэгэхээр ингээд бүтэн куб болсон бид илүү ашигтай гэдгийг шүү. За тэгэхээр би одоо энийгээр задлах юм шүү, тэ. Манай энэ кубд ялгарамж нь энэ доорх томьёогоор би яах юм бэ? А-гийн квадратсан Б-гийн квадратын куб нэмэх нь 3. Одоо манай А гэдэгт нь А квадрат, Б гэдэгт нь Б квадрат. Тэгээд А квадратсан Б квадрат. За энэ томьёог ашиглаж. За одоо яг бодлого өргөжлүүлэх гэж байна шүү. Одоо яасан гэж бүгдээ энийг 7 томьёогоор задлаад синус квадрат альфагаас косинус квадрат альфа. За тэгээд синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа. Хасах нь 4-ийг үрчгэн. За энийг би одоо энэ томьёогоор задлах юм шүү. За тэгэхээр энэ маань юу вэ гэсэн чинь синус квадрат альфаас хасах нь косинус квадрат альфа. Энэ үний куб нэмэх нь. За энэ зайраа юу авчижээ те. За энэ өргөжлүүлчихье. Хэсэг арилгачна. За энэ ашигласан томьёо шүү. За тэгнээр 3А гэдэг нь синус квадрат альфа, Б гэдэг нь косинус квадрат альфа. Тэгээд энд бүгдээрээ синус квадрат альфаас хасах нь косинус квадрат альфа. За нэг баг зай авчлаа шүү, тэг баларлаа шүү. За тэгэхээр одоо яасан гэс бүгдээрээ энэ таавда синус квадратсан косинус квадрат альфа 3-2. Гэтэл манайд энд синус квадратаас сан буюу энэ хэсэг маань юу болж таарах юм гэсэн чинь энэ 3-2 юм чинь бүгдээрээ синус квадратсан косинус квадрат нь хасах 3-2 юм шин. За тэгвэл энд орлуулад жоохон цагаан юм нэ. Энэ маань хасах 3-2 болоод энэ юу гэсэн үнцэн альтгатаар 1 болоод хасах нь 4-ийг үрчгэн энэ юу вэ гэсэн чинь хасах 3-2 байгаа. Энэ үний куб нэмэх нь 3-ийг үрчгэн синус квадрат альфа косинус квадрат альфа. За тэр хаалтан доторх маань хасах 3-2 шүү. За энэ бодлоготой хэсгээд дарчнаа. Надад энэ хэсэг хэрэггүй учраас дараа. За одоо тэгэхээр орлуулахаар энэ хоёр устдаад хасах 2. Хасах нь 4-ийг үрчгэн хасах 27-ны 8. Хасах нь энэ хоёр устдаад 2-ыг үрчгэн синус квадрат альфа косинус квадрат альфа. За энийг цаашаа за ихтэй гэсэн халдаад татаад сул гişүүд янзалчнаа. Хасаасах нь нэмэх болоод 32-ыг хуваах нь 27, нэмэх нь 8-ыг үрчгэн синус квадрат альфа косинус квадрат альфа. За энийг бүгд янз янзаар хийж болно. Гэхдээ би энэ тохиолдолд энийг сонгоё. Биднэрт косинус 2 альфа нь 3-2 гэдэг өгцөө. Тэгэхээр би энд яах чаа гэхээр синус квадрат альфа косинус квадрат альфагаа зэрэг бууруулнаа. За энд бүгдээрээ 27-гоор өгөөд эмэгтгэгчнээ 27-ны 54-өөс 32-ыг хасахаар 22. За одоо би яах чаа гэхээр синус квадратыг зэрэг бууруулахаар 1-ээс косинус 2 альфаг хуваах нь 2 гэдэг. Косинус квадрат маань зэрэг буурахаараа 1-ээр хүн косинус 2 альфаг хуваах нь 2. За эндээс 22-ыг хуваах нь 27. За энэ хоёр хураачнаа. Тэгэхээр энд нэмэх нь 2 үлдээд косинус 2 альфа нь бид 3-2 гэдэг өгсөн шүү дээ. Косинус 2 альфа маань 3-2 гэдэг өгсөн тий. За эндээс хасах 22-ыг хуваах нь 27, нэмэх нь 2-ыг үрчгэн 3-1. За энэ арын маань нэмэгдээд 3-5. За тэгэхээр 22-ыг хуваах нь 27, нэмэх нь 9-10. Тэгэхээр ийшээ 3 орох юм шүү дээ. Тэгэхээр энд яасан бэ гэж 27-ны 30-аас 22-ыг хасахаар 8. Тэгэхээр манай хариу нь 27-ны 8 гарт харах нэ.